За сайн бацгаана уу? Энэ хабын удаагийн подкастын дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн подкастын дугаараараа бид арай өөр байдлаар одоо явж байна. Тэгээд энэ удаа яг Мойл брендийн шинэхэн угтаж авсан одоо ус ургалтын бүтээгдэхүүний талаар судалгаагаа хэрхэн хийсэн, за хэрэглэгчдийн судалгааг яаж авсан, ер нь энэ судалгаа их орны судалгаа яг хэдэн жил хийгдээд түүний дараа одоо хэрэглэгчийн гар дээр бүтээгдэхүүн болж хүрдэг вэ гэсэн талаар яг судалгаагаа хийсэн эрдэмтдтэй ярилцахаар болсон байгаа. За ингээд эрдэмтдтэй буюу өнөөдрийнхөө подкастын зочдыг танилцуулъя. За энэ судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Баданцэг. За энэ өдрийн мэнд хүргэе. За Монс косметикийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан технологич буюу үлзий те. За ингээд яг ингээд зуны улирал гарч байгаа. Тэгээ та хэд маань яг шинэ бүтээгдэхүүний үлгэдэж аваад анхны сэтгэлдээсээ эхлээд хэдүүлээ ярилцъя. Тэгээд магадгүй дараа нь ер нь ус уналт гэдэг шалтгаан нь юу байдیں те? Яагаад хүмүүс ингээд одоо орчин цагт тэгээд байгаа юм уу те? Ер нь ингээд ус унах бол нэг маш том шалтгаан болчиход байна шүү дээ хүний амьдралын чанарт. Тэгэхээр тэр тухай ярилцъя. Тэгээд өнөөдөр бас бүтээгдэхүүнүүдийнхаа тухай ярилццгаая. Тэгээд за эхнийхээ сэтгэлийг та хоёр маань хэлэх үү? За ер нь л судлаач нар те ялгаа нэг бүтээгдэхүүний туршилт судалгаа хийж байгаа суурь судалгаанаас эхэлсэн ч байна. Инновацийн бүтээгдэхүүний туршилт судалгаа хийгдэж байгаа гэсэн ер нь яг судалсан судалгатгуу маань бүтээгдэхүүн болоод хэрэглэгчийн гар дээр хүрэх тэр шат дамжлага одоо маш урт хугацааг зарцуулагддаг, маш олон хүний хүч хөдөлмөр зарцуулагддаг. Тэгээд үнэхээр их судалгаа хийсэн ч гэсэн эцсийн бүтээгдэхүүн болж гарахгүй байх ч бас тохиолдлууд багахгүй байдаг. Тэгэхээр бүтээгдэхүүн болоод гарч ирж байгаа гэдэг маань өөрөө судлаачдын хувьд асар тийм том баяр тий мөн сэтгэл ханамжийг маш өндөр тавиачдаг тийм гоё үеэлтэй. Тэгэхээр мэдээж энэ судалгааны багт оролцсон нийт судлаач нар маань ингээд ийм сайхан бүтээгдэхүүн болоод гарч ирсэн үнэхээр их баяртай байгаа. Яа, манай косметик. За манай косметик болохоор судлаа шинжилгээг маш олон байгууллагатай ингээ хамтраад шинэ бүтээгдэхүүн хөгжүүлсэн одоо энэ ус ургуулах сет бүтээгдэхүүн байгаа. Энэ судлалын хүрээлэн дээр ургамлын талын бүх одоо суурь судалгаанууд хийгдээд тэгээд ургамлаа бид хэд бас ингээд өөрсдөө явж ботаникийн хүрээлэнгээс бас түүдэг, буцаагаад ургамлаа авчираад хатаадаг. Тэгээд тэр ургамлаа дараа нь хандлаад одоо химийн хүрээлэн, Мөсийн Улаанбаатар парк гэд маш олон газруудтай хамтраад одоо энэ бүтээгдэхүүн ингээ гарч байгаа болохоор бүх одоо ингээ тусал дэмжиж ажилласан хүмүүст ингээ баярлж талархсан илэрхийлж байна. Тэгээ та удахгүй бас яг энэ шинэ бүтээгдэхүүний маань ланч хийгдэхээр төлөвлөгдөж байгаа юм билээ те. Тэгэхээр бас яг хэрэглэгч талаасаа бол удахгүй одоо ингээд сайхан шинэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд ус уналттай, асуудалтай хэрэглэгч нар маань бас асуудлаа шийдвэрлэх нэг сонголтыг бий болгож байгаа юм байна. За тэгээ хэдүүлээ ер нь ингээд ус уналтын талаар яг подкастыг үзэж байгаа хүмүүстэй хандаад хэлэх юм бол ер нь яг одоо ус уналтын шалтгаан нь юу гэдэг, хувь хүн талаасаа яг ямар төрлийн одоо усны бүтцэн илүү ус уналтанд өртөх магадaltaй байдгийг гэх юм уу те. Одоо ерөөхдөө яг нөгөө хэмнэлцээ талаасаа тэр талыг нь ярил. Бүтээгдэхүүн хөгжүүлэлттэй судалгааг анх эхлүүлж байхад мэдээж шалтгааныг нь судлана те ямар механизмаар одоо энэ ус ундгийн те ямар одоо идэх одоо нэгдлүүд үйлчилж ийж одоо усны ургалтыг дэмждэг гэдэг юм уу те энэ бүх судалгаа бол ингээм хамгийн анхнд хийгддэг судалгаануудын нэг байдаг. За тэгээд ерөөхдөө одоо нийтлэг тохиолддог гэх юм бол бас энэ чинь бас насны хязгаартай хүйсийн ялгаатай бас байгаа. Эмэгтэйчүүдэд бол одоо дааврынх буюу одоо төрсний дараах ус уналтууд бас түгээмэл ажиглагддаг. Дээрээс нь нөгөө Монгол орн чинь уур амьсгал, эрдэс уур амьсгалтай байдаг. Тэгэхээр уур амьсгалаас шалтгаалсан бас хуур ашил дуналт усны гэмтэлтэй сүйдэлтэй бас нэлээдгүй хувийг бас эзэлдэг. За дээрээс нь нөгөө нэг тухайн хүмүүсийн маань өөрсдийн ус арчилгааны буруу хэв маяг байгаа одоо нөгөө бүтээгдэхүүний сонголт ч гэдэг юм уу те. Одоо эсвэл яаж арчлах үсээ бодоод чанга боох зэргээс эхлээд л одоо бүгд өсний одоо уналтад бас нөлөөлж идэг. Түүнээс гадна одоо ингээ нөгөө эрдэсийн дутагдал, витамины дутагдал, нөгөө хуухны эрүүл одоо ах байдал тэгээд
хуух маань өөрөө эрүүл бус байна гэдэг маань өөрөө маш олон шалтгаантайгаа мөөгөндрийн гэдэг юм уу зүрхслийн шалтгаантай. За түүн дээрээс бас сүүлээд бас нөгөө дархлаа дутлын үс унал гэд бас үлийн үед нэлээд одоо Дахлаатай холбоотойгоор бас ундаг гэсэн болжээ судалгаанууд бас байна. Ер нь бас эрчүүдийн хувьд гээд үзэх юм бол яг даврын шалтгаан төсөөнл тэр дундаа нөгөө тестостероны хэмжээ дигидротестостерон гэдэг одоо мэргэжлийн хэртэй тэрийг дарангуулж одоо 5 альфа редуктазагийн фермент байгаа. Тэр ферментийн идэвхжлэлтэй холбоотой бас яг нас ахаад ирэхээр одоо эрэгтэйчүүдийн үс унах халтрах энэ шинж тэмдэг нэлээд их ажиглагдаж байгаа. За тэгээд энэ бас сүүлийн жилүүдэд нэлээд залуудж байна л та. Тэгээд дээрээс нас нэрээ нэмж хэлэхэд стрессийн шалтгаантай үс уналтууд нэлээд байна. Стресс их болоод ирэхээр нөгөө үс унах эрсдлүүд бас нэмэгдэж байна гэдэг юм уу, ийм олон шалтгаанууд бас үс уналтад нөлөөлж байна. Буюулцэд нэмж хэлэх юм байна уу? Доктор ер нь бүх ихэнх шалтгаануудыг бол хэлчихлээ. Тэгээ бүтээгдэхүүн талаасаа бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн манай баг болохоор яг ийм нэг 4 төрлийн яг нэг суур асуудлыг яг хамгийн гол асуудал юм байна гэж хараад яг хөгжүүлэлтэн дээрээ бол тэрийг илүү анхаарч ажилласан. Энэ уур амьсгалын гэж түрүүн таны ярьсанчлан хит хуурай болон одоо хит ийм тослог хуухнаас болж ус унаад байгаа. Тэгээд хит одоо тослог үстэй байх юм бол нөгөө тосонд амьдардаг бактери буюу одоо микробиологийн зохистой харьцаа алдагдсанаас одоо ус унах одоо шалтгаан болж байгаа. Мөн одоо нөгөө хуух чинь нөгөө нүүрний арьстай яг ижилхэн одоо нөгөө хүний арьс гэж ойлгогдож явж байгаа хэвээр учраас бид нар энэ арьсаа арчилдаг шиг яг ижилхэн арчлах хэрэгтэй бөгөөд бас нэг усан болон тосон чигийн харьцаа гэдэг зүйл ингээ барьаар алдагдах, хуухны барьаар алдагдах гэсэн ойлголтоос мөн одоо нэг ус ургалтын цикл ус ургаж байгаа усны тоо, унж байгаа усны тоо хоёрын харьцаа алдагдсанаас болоод одоо ус унж байгаа. Тэгэхээр яг манай энэ гаргаж байгаа сет бүтээгдэхүүн бол ус одоо ургах цикл алдагдсанаас болоод унж байгаа усэнд илүү чиглэсэн. Одоо ингээд олон асуудал байгаа ч гэсэн яг энэ цикл алдагдсанаас одоо ус унж байгаа энэ асуудлыг яг ингээд шийдэхээр ер нь бол одоо зорьсон. Тэгэхээр одоо яг тодруулаад хэлэх юм бол одоо цикл алдагдана гэдэг маань өөрөө яана гэсэн үг үү? Хуухны орчны тэнцвэр алдагдаад цикл нь алдагдаад энэ үү? Тэгэхээр одоо ер нь тэр талаар ингээд дэлгэрүүлээд тайлбарлаад өгвөл. За цикл болохоор яг түрүүний хэлсэн асуудлууд баг бүгд нэг хүн дээр байж болно. Эсвэл нэг тослог хуухтай, хагтай, эсвэл хуурай хуухтай хэрнээ хагтай ч юм ингээд төрөл бүрийн өрөвслийн хуухны асуудалтай. Тэгээд эрүүл одоо үсний ургалт гэдэг зүйл нь одоо хүний үс нэг ширхэг үс одоо ингээд физиологиороо ургах юм бол хүний толгойн дээр одоо нэг ургасан үс 2-6 жил болоод ингээд шинжлэгдээд одоо ингэж өөрчлөгдөх юм бол энэ бол эрүүл ургаж байна гэж үзгээд байгаа. Тэгэхээр энэ харьцаа алдагдаад унах ёстой ус маань хугацаанаас өмнө унахыг л ус уналттай байна гэж ер нь үзээд байгаа. Тэгэхээр ер нь бол нөгөө хуухаа онцлуулаад ямар төрлийн хуухтай байна. За тэгээд нөгөө орчимд яг ямар хэрэгцээ шаардлага үүссэн байна гэдгийг онцлуулаад онцлсан дээрээ өөрийнхөө одоо хуухандаа тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглээд өдөр тутмын арчилгаанд анхаарах юм бол энэ циклийг бид нэр яг цаг тухайд нь одоо зөв авч явж чадах нэ. Хэрвээ тэр балансаа алдчих юм бол энэ цикл маань одоо төрүүлж унаад тэгээд илүү хурдцтайгаар ус уналтын шалтгаан болоод байна гэсэн үг нэ. Нарийсаж халдсах асуудлууд үүсээд байгаа гэж. За тэгэхээр одоо нөгөө түрүүн яг бодон цэцэг доктор сая хэлсэн судалгааныхаа талаар хэдүүлээ ер нь ярилцъя тий. Одоо энэ яг судалгаа ер нь анх хэдэн онд эхэлсэн, яг яагаад эхлэх болсон, хэр олон багтай ажиллав, ер нь ямар хувь процессыг даван туулж ээж ер нь шинэ бүтээгдэхүүн гардыг бэ? За тэгэхээр ер нь бол анх энэ туршилт судалгаанууд хийгдэж эхлэе гэдэг маань өөрөө нэг манай хаалгаа гэдэг брэнд шампунь гэдэг чинь тэр шампуны хөгжүүлэлт дээрээс ихсэн байдаг. Гэхдээ мөн ингээд цаашдаа ус уналтын эсрэг ч юм уу те эсвэл одоо нөгөө даавраас шалтгаалсан ус уналтын эсрэг үзүүлэх боломжтой шампунь гэж байдаг юм уу гэгээд за энэ дээр л үндэслэгдээд ер нь 2017 оноос энэ судалгаа яг ингээд анхаарал татаад хийгдэж эхэлсэн. Дааврын шалтгаантай ус уналтыг гэж анхан зорилго тавьж эхэлсэн байдгийг тийм. Тэгээд энэ судалгаа маань яг хаалгаа
манайхан мэдэн шүү дээ бүгдээрээ л мэднэ халгаа гэдэг урмал байгаа. Тэр халгаа дээрээ халгаатай шампунь гэж байсан тий. Тэгэхээр энэ шампуныхаа хөгжүүлэлтийг л хийж эхлэе гэдэг дээрээс эхлээ. За халгаа ургамлынхаа одоо орц найрлага, за үйлдлийн механизмаас ахуулаад ингээд судалж эхэлсэн байдаг. За тэгээ 20 оноос илүү дэлгэрэнгүй наривчлалтай, илүү эрчимтэй судлагдаад ер нь Монголын нэг юм гоё брэнд бүтээгдэхүүнийг үүсгэе гэсэн зорилго тавиад тэгээд Монгол оронд уургадаг яг энэ үс арчилгаанд хэрэглэх боломжтой ямар ургамлууд байдгийг уламжилт хэрэглэн дээрээ тулгуурлаад л тий. Одоо жишээлбэл манайхан чинь гангаар толгоогоо үсээ ганг хандлаад твтэйгээл үсээ угаадаг гэл гангыг авдаг ч юм уу чихэр өвс нь өөрөө өрсөлийн эсрэг үлдэлтэй учраас одоо чихэр өвсний одоо яг үс нь хуйхны эрүүл орчинд нөлөөлөх ямар боломж байна. За дээрээс нь тэгэл зэлэн зангуу буюу одоо нөгөө зэл өвсчлөө зангуу өвс гэл манайхан уламжлалт нэрлэлээр нь мэддэг шүү дээ. Тэр ургамлын одоо яг дааврын эсрэг тий сапоны гэл нэгдлүүдээс нь уйлдуулаад яг дааврын эсрэг одоо 5 альфа эрдүгтасаа ферментийг дарангуулах боломжтой ургамал байна гэж судалгаанууд байдаг. Тэгэхээр яг ингээд косметикийн буюу одоо ингээд хүсний одоо орц найрлаганд орохоор тэр нь хэрхэн нөлөөлөх боломжтой ингээл судалгаас ахуулаад ингээд ер нь ингээд нэг түгээмэл хэрэглэгддэг нэг 10-аад ургамлыг хамгийн анхан сонгоод тэр дотроосоо үйлдэлийг нь тодорхойлоод дотор нь байгаа одоо гол үйлчлэгч нийтлүүд ямар хувьтай агуулгадж байгаа юм. Эдгээр нь одоо жишээлбэл энэ Идро болон энэ Viva судалгаагаар яг энэ бидний хүсэж байгаа үүдийг үзүүлэх боломжтой юм уу гэл энэ судалгаанууд бас хийгдээд тэгээд яг 25 онд л баг яг технологитойгоо нийлээд нэлээд олон жил зарцуулагдлаа. Тэгээд энэ дунд мэдээж маш олон судлаачид оролцсон хийм талаасаа тий фармакологийн судалгаа талаас дээрээс нь технологийн судалгаанууд байна. За мөн клиник ажиглалтыг ч гэсэн бид нар ингээ хийж гүйцэтгэсэн. За дээрээс нь ганцхан Монголдо бид нар өөрийнхөө лабораторид судлаад байгаагүй. Солонгосын Данкукийг сургуулийн лаборатори дээр бас зарим туршилтуудыг бас хийж үйлчлэгийг нь тодорхойлсон ийм ажлууд хийгдсэн байдаг. Тэгэхээр ерөнхийдөө одоо нөгөө манай подкастын яг залуучууд ер нь манай подкастыг дийлэх залуучууд ялангуяа энтерпренeur гарааны компани одоо эрхэлж байгаа залуучууд түгээмэл сонирхдаг одоо сонсдог. Тэгээд ерөнхийдөө яг одоо ингээд шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх үе шат гэдэг маань тий суур судалгаанаас эхэлдэг байх нэ. За дараа нь ингээд технологийн хөгжүүлэлт тий тэр суур судалгаан дотор нь мэдээж хийм одоо бусад судалгаанууд хамтарч орж ирж байгаа. Тэндээсээ үр дүнгээ гаргаж аваад технологийн судалгаа за магадгүй тэгээд цаашаа фармаколог гэд ингээд энэ олон жилийн судалгааны үр дүнд шинэ нэг бүтээгдэхүүн гарч ирдэг байх нэ тий. Тэгэхээр нөгөө эцсийн хэрэглэгчдэд хүрэхийнхээ өмнө бас дөнгөж сая таад орцсон тий эмэлзэн клиник ажиглалтын судалгаа гэд хийсэн гэсэн. Тэгэхээр тэр клиник ажиглалтын судалгаа маань ер нь яг ямар хуу процессээр за жишээлх юм бол Монгол оронд одоо Монгол орны хөрсөнд ургасан энэ ургамлууд маань Монгол хүмүүсийнхаа одоо илүү тэгэлсэн байд юм уу зүгээр ер нь гадны ерөнхийдөө яг нөгөө түрүүн бас дурдлаа л та ферменти дарангуулж гинүү гэдэг. Тэгээ энэ талаараа жоохон товчхон яаж танилцуулал явмаар. За яг ферментийн судалгааг бид нар бол энэ Идро судалгаа болон энэ Viva судалгаан дээр бас хийгээд тэгээд ер нь бол тэр одоо 5 альфа эрдүгтасаа ферментийг дарангуулах идэх байдгийн байна. Энэ ханд маань ургамлынхаа ханднууд дээр хийсэн гэсэн үг л дээ. Одоо тодорхой харьцаагаар хойлоод ийм харьцаагаар агуулгадж байгаа ханд маань өөрөө 5 альфа ферментийг одоо эрдүгтасаа ферментийг дарангуулах идэхтэй юм байна гэсэн туршилт судалгаанууд бол хийгдчихсэн. За тэрнээс гадна одоо яг клиник ажиглалт гэх юм бол манай бүтээгдэхүүн хандаа нэг суур одоо серум хэлбэр шилжүүлсэн тэр хэлбэр дээр хийсэн л дээ. Тийм. Тэгээд тэрэн дээрээ болохоор нэг 60 хүн дээр тэгээд 90 хоногийн турш хэрэглүүлээд за тэгээд олон улсад нөгөө хэрэглэгддэг гайд өдөр тутмын дагуу мөн хамгийн сүүлийн үед хэрэглэгдэж байгаа Trifas гэдэг програмыг ашиглаад одоо тооцооллоо гаргаад тэр багцаараа нэг юм ажиглалт туршилт судалгааг бол хийж гүйцэтгсэн. Тэгээ яг тэр судалгааныхаа үр дүнгээр бол ер нь
одоо энэ бүтээгдэхүүн маань эцсийн бүтээгдэхүүн болоод гарахад бол ингээд өсний ургалтыг тийм ялангуяа анагийн фазыг уртасгах тий ус маань нөгөө түрүүн манай бойна хэлсэн шүү дээ. Нөгөө илүү урт одоо унахгүйгээр одоо нэг энгийн үгээр тайлбарлахад тий хуухандаа ингээд толгоонд байж байх боломжтой байна гэдэг тэр туршилт судалгааг хийсэн учраас ингээд бүр хамгийн эцсийн технологийн туршилтуудыг манай косметикийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн алт маань хийгээд ингээд эцсийн одоо бүтээгдэхүүн болгож гарч ирж байгаа. Одоо тэр саяны клиник ажиглалтанд орсон хүмүүсээс нь ийм өсний халдвартай эрэгтэй хүмүүс байсан уу? За эмэгтэйчүүд нь бас ямар асуудалтай байсан? Тэгээд энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд хэр хугацаанд хэрэглэсний дараа эхнийхээ үр дүнд мэдэрсэн бэ? Эрэгтэй эмэгтэй тэгээ насны хувьд ч гэсэн ингээд холимог. Ер нь бол судалгаанд нөгөө нэг сайн дуураараа хүмүүсийг ингээд өсний асуудалтай бол ингээд шинэ бүтээгдэхүүний судалгаанд оролцооч гэсэн байдлаар бол асуумжаар авсан. Тэгээд нэлийн одоо нас ахад ирсэн одоо эрэгтэй хүн дээр бол орой хэсгэрээ одоо эсвэл ийм хэлбэрийн халдваралт илүү байгаад ийм хэлбэрийн халдварт гэдэг ч одоо ингэж орж ирж байгаа гэсэн үг тий. Тэгэд эмэгтэйчүүдээр болохоор одоо нэг үсээ хуваадаг заацаараа хөвчлэн ингээд нөгөө нэг цэрэг заацыг холдоод ингээд үс бүр яг тий. Яг тиймэрхүү асуудалтай хүмүүс хөвчлэн байсан. Тэгээ стрессийн гаралтай яг өсвөлтэй хүмүүс болохоор яг тийм зоосон хэлбэрийн халдваралт гэдэг яг энэ одоо хэсэг газараа ингээд эрхийн ургаар дарсан юм шиг хинжээтэй нэг халдвар бүр ингээд огцсон унцдаг шүү дээ тий. Яг тийм халдварлуудтай хүмүүс бол оролцсон. Тэгээд хүмүүсийн одоо ингээд төрөл бүрийн асуудалтай хүмүүс дээр туршилтаа явуулаад тэнд ямар үйлчилгээ үзүүлсэн бэ гэхлээр яг ингээд ус бүр ингээд ургаа байцсан байна гэхээр би тэд ойлгохдоо усны уутанцаар яг идэхгүй болсон байна. Одоо ингээд усны уутанцараас 2-4 ширхэг ус урах гээд одоо энэ бол хэвийн ургалттай байна гэж үзэх ёстой бол тэндээс ингээд ямар ч ус урахгүй болсон байна. Тэгэхээр тэрийг одоо энэ би тэдний гаргаж ирсэн ургамал маань усны уутанцарыг идэвхжүүлээд ахад мэдрэлийн судас гэдэг одоо ингээд орц найрлагаараа ингээд сэргээгээд дахиад шинээр тийм нарийнх ингээд жижиг ус ургах одоо ийм үр дүн хүртэл харуулсан байна. Тэгээ хугацааны хувьд бол бидэд ургамлын гаралтай одоо ямар ч тийм 100% байгалийн гаралтай орц найрлагатай учраас нэлээд удаан хугацаанд хэрэглээд үр дүн бол нэлээд сайн гарсан. 90 хоногийн хугацаатай хэрэглээд одоо үр дүнгууд бол харагдав. Тэгэхээр ерөнхийдөө бол бүтээгдэхүүнийг 3 сар хэрэглэхээр хүнд яг өөрт нь ингээд мэдэгдэхүй үр дүн гарч эхлэх юм байна тий гэж ойлгож болох уу? Ер нь тэгж болно. Бид нар ингэдэг штэ судлаач нарын нэг юм онцлогч гэх юм уу тийм шинж өгдөг. Яасан гэхээр одоо өөрийнхөө судалж байгаа бүтээгдэхүүнийг одоо ингээд яг юм судалгааг ингээд бүтээгдэхүүн хэлбэр шилжчихээр хамгийн түрүүнд баг өөрсдөө туршиж хэрэгжилж үздэг. Үздэгэлтэй ер нь бол тэгэл одоо би чинь бас өөр энэ хэсгээр нөгөө нэг ингээд халтраад ингээд жоохоо ингээд шингэрсэн байсыг жилгүй энэ хэсэгтэй л балон түрхэд сөөгээд ингээд хэдэн ширхэг ус ургаад тэгээд одоо бас ингээд энэ хэсгээр нэг юм уналттай ажиглахдаггүй бас. Тэгээд төрөл төргөж үздэг байлаа. Тэгэхээр яг одоо бас судалгаагаар бас нэг онцолж хэлмээр зүйл нь юу байсан бэ гэхээр нөгөө өсний ширхгийг илүү юм бүдүүн болгож байгаа нь бол яг ажиглагдчихсэн. Тэгэхээр нөгөө хэд нарийнхан үстэй хүмүүс чинь нэг уутнаас өчнөө олон ус гарсан ч гэсэн нэг юм шинхэн юм шиг харагддаг тохиолдлууд бас байгаа шүү дээ. Өтгөрүүлээд байна гэдэг. Ер нь яг үсний өтгөрч ургана гэсэн үг нэ тий. Ингээд нөгөө бүдүүн ширхэгтэй үстэй гэж ярьдаг шүү дээ. Илүү тийх одоо нөгөө зүйл ажиглагдчихсэн яг туршилт судалгааны дүнгээр бол. Тэгэхээр нөгөө одоо яг орц найрлах талаас нь тэгвэл жоохон сонирхолтой санагдаж байна. Яг Монгол оронд ургаж байгаа ямар ургамал ер нь ийм гоё ийд шийдтэй бидний асуудлыг сундаг хүмүүс чинь айгүй асуудалтай байдаг шүү дээ тийм амьдралын чанарт нь маш их нөлөөлдөг. Би бас өөрөө юм бүтцэн маань юм нарийнхан шингэн нарийнхан тэрийг яг ойлгоод байгаа. Тэгэхээр ямар ургамал ер нь ийм байна. Тэгээд тэр талаас нь бас ер нь яг хамгийн голлож агуулж байгаа ургамал нь бол арц байна л да. Манайхан бүгдээрээ мэднэ тий арц. Тэгээд хамгийн анх нь бол арцны зүйлүүдээс шатгаалаад одоо нэг зүйл арцных дээр туршилт судалгаа маань явагдчихсэн л да. Тэгээд мэдээж тэгээд
арц маань одоо нөгөө тархалт нь ямар үлээ, нөөц нь ямар үлээ Монгол урандаа ургаж байгаа тий. Одоо хэрвээ энийг ингээд үйлдвэрлэлийн нөхцөлд ингээд хураагаад аваад байх юм бол одоо хангалттай хэмжээнд байх үлээ, нөөц нь багасах үлээ гэдэг талаас нь бас нэлийн бодолцож үзээд бас бусад элбэг ургалттай харцны төрлүүдийн туршилт судалгааг бас харьцуулсан судалгаа нийлээдгүй хийгдсэн. Тэгэхээр бас одоо эрэгтэй харцны төрлийн ургамлууд маань яг эфирийн тостой за тэгээд дээрэс нь одоо нөгөө фенолт нэглүүд болон кверцетин, кемфрол ч юм уу те тэр нэглүүд гол нь агуулгадж байгаа. Тэр одоо үндсэн дээр бид нар нөгөө судалгаа хөгжүүлэлтээ яасан. Тэгээд эдгээр нь бас яг хүсний ургалтыг дэмжих тэжээл одоо нөгөө буйна маань түрүүн хэллээ шүү дээ. Тэ нөгөө өсний болцооны эрүүл байх тэр нөхцөлийг хангах нөгөө судсаар одоо шим тэжээл авах тэр нөхцөл болцоог нь хангах тэр тал дээр бас нэлийн тийм эерэг үр дүнтэй гарсан тийм судалгаа бид нарт. Зя тэгээд одоо ерөөхдөө нөгөө Монгол орны одоо Монгол брэнд бүтээгдэхүүнүүд дээр ялангуяа одоо халгай брэнд, халгай шампунь байдаг тий, халгай шампунь, кондишнер бас бид ангижруулагч байдаг тий. Яг ингээд сериумтай бараг гарч байгаа анхны бүтээгдэхүүн байх гэж бодож байна тий. Тэгэхээр энэ нөгөө сериумтай гарч байгаагийн давуу тал нь юу вэ? Дээрэс нь одоо зарим хүмүүс чинь нөгөө сериумаа дангаар нь ашиглалтыг гээл тэгдэг тий. Тэгэхээр яг тэр талаас нь тайлбарлал юу? Яг сет дээр нь ер нь бол хүмүүс зөвлөж байгаа. Яагаад вэ гэхээр нэгэн тийм ус уналттай, хуухны юм асуудалтай байгаа хүмүүс дээр яг хүчтэй угаагчтай шампунь бол бас болохгүй байгаа юм л да. Илүү хөрвсүүлээд, хуухыг эмзэгшүүлээд тэгэхээр эхлээд хуухаа бэлдэх зорилгоор би тэд ийм зөөлөн сульфат агуулаагүй одоо SLS, SL, ES гэж яригадаад байгаа. Тэр нэгдлүүдийг агуулаагүй юм зөөлөн сурфактанттай шампунь. Тэгээд ангижруулагч маань бол илүү одоо тижээлийн омега 3 6 тосны хүчил. Тэгээд витамин B, витамин B5 тэгээд төрөл бүрийн 5 төрлийн эрдэс агуулж байгаа. Одоо энэ бол нэмэлтээр орсон байгаа. Зис, цайр, төмөр, магн. Нэг нь юу байгаа лээ? Гэт ингээд 5 төрлийн эрдэс агуулсан. Тэгээд бид нар бас серумдаа бол мэдээж хамгийн их одоо ус ургуулах идэвхтэй нэгдэл маань бол агуулгадж байгаа. Одоо ургамал маань. Тэгээд яг онцлог маань гэх юм бол би тэд одоо нэгэн тийм үйлдэлтэй байна гэдэг энэ судлаас одоо ингээд тогтоогод гаргаад ирсэн одоо ургамлыг яаж одоо өснийхээ серум, шампунь ангижруулагчинд ямар хэлбэрээр орох вэ? Яаж зөөвөрлөх вэ? Яг одоо өсний уутанцараа идэвхжүүлэх үйл ажиллагааны хангалттай байгаа юугүй юу гэдгийг бол одоо яг чиглэж ажилласан. Тэгэхээр бид нар фосфолипид гэдэг одоо хүний өсний ширхгийг маш олон хуваасан тэнцэх хэмжээний юм жижиг молекул тэр нь ус болон тостой холбогддог. Одоо тийм нэгдлийг одоо ингээд зөөвөрлөгч болгож ашиглаад яг арсны давхаргын одоо дунд давхарга гэж нэрлэгддэг юм л да. Тэнд байрлаж байгаа өсний уутанцарт очиж одоо эрдэс, шим тэжээл, одоо витамин, тэгээ ус ургуулах одоо түрүүний кверцетин, кемферол гэх нэгдлүүдийг одоо хүргэх ийм зөөвөрлөх бас ийм нэгдлийг бас агуулсан байгаа. Тэгээ тэр маань болохоор манай одоо бүтээгдэхүүн яг инновацлаг одоо ингээ Монгол ургамлаа ус ургуулах идэвхийг ингээ зөв газар нь хүргэх ийм одоо технологийн онцлог гэвэл энэ байна. Сая хэдүүлээ яриан донд ингээд сульфат агуулаагүй бүтээгдэхүүн гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр одоо хэрэглэгч талаасаа би бас сайн мэдгүй байгаа хгүй. Тэгэхээр нөгөө сульфат агуулаагүй гэдэг нь өөрөө ямар учиртай юм те. Одоо нөгөө зах зээл дээр байгаа бусад шампунууд ер нь сульфат агуулсан байдгүй. Тэгэхэд түрүүн яг ярьлаа шүү дээ. Ер нь сетээр нь хэрэглүүл илүү үр дүнтэй те. Зарим хүмүүс магадгүй ингээд шампуноо өөрөө одоо яг хэрэгэлдэг шампунаа хэрэглчихэд хандаа хэрэглэх юм бол нөгөө сульфат агуулсан агуулаагүй гэдэг дээр ялгаа үүсэх үү? Ер нь л ялгаатай. Сульфат агуулаагүй шампунь одоо хуухны нэгэнд ер нь эрүүл хуухнаас эрүүл ус ургах учраас одоо нөгөө хуухаа эрүүл байлгаж иж эрүүл ус ургана. Тэгэхээр тийм эмзэгшилтэй, хуурайшилтай эсвэл ингээд тослогын баланс алдагдсан пH тохироогүй байх юм бол эрүүл ус ургах хэрэгс боломжгүй болчиход байгаа. Тэгэхээр тийм өрөвсөлтэй хуухан дээр тийм сульфат агуулсан одоо
анианыг төрлийн сурагтаанд дагуулсан одоо шампунь нь болохоор илүү хүчтэй байгаад байдаг. Одоо нөгөө байгалийн туслаг гэж яриад байгаа. Тэр байгалийн туслагыг бүгдийг ингээд цэвэрлээд яг муу бол яг үндэ биш байгаа хэвийн хуухтай хүнд бол гэхдээ яг ийм өрөвсөлтэй улаалтай хуухан дээр бол тийм хүчтэй хуучаар байнга угаагаад хаар өрөвсөл улам одоо дамжираад асуудалтай болохоор энэ зөөлөн төрлийн одоо хөвчлэн баг хүүхдийн биеийн шингэн саван одоо шампунд ордог ийм зөөлөн содиум лаурил сульфат, содиум лаурил метил изотонит гэдэг ийм зөөлөн төрлийн одоо гадруу гэдэгт бодисыг агуулсан шампунаар угаагаад араас нь силикон агуулаагүй ангижруулагчаар бидэд болсон гэд ангижруулнаа гэдэг. Силикон яагаад байх хэрэггүй байгаа вэ? Ангижруулагчин дээрхээр хүний үсний нэг ширхгийн одоо гадуур силиконтой ангижруулагчулаад нэг юм бүрхүүл үсгээд байгаа. Хүний үсний нөгөө хамгийн гадна талын давхар болохоор хайрсан давхар одоо энэ загсны хайр шиг. Тийм. Тэр болохоор шампунаар угаахаар нэгдээд одоо ингэ шимт хижээл авчаад ангижруулагчаараа ангижруулсны дараа ингэ хаагдчихэдэг. Тэгэхээр силиконтой ангижруулагч тэр ингэ байнгын хаалттай байлгаад байгаа. Тэгэхээр тэр ингэ хаагдаад нэгдээд ингээд шимт хижээл одоо үсэндээ хэрэгтэй зүйлсээ авч явах хэрэгтэй учраас бид нар ингээд силиконгүй байх хэрэгтэй. Гэтэ силиконыг орлуулах одоо кватернум ч юм уу гээд өөр одоо идэвхт нэгдлүүдийг бол тийм зөөлөн одоо байгалийн гаралтай юм ангижруулах үйлчилгээ үзүүлэх нэгдлүүдийг бол агуулсан байгаа. Тэгэхээр яг ийм зөөлөн тэгээ pH одоо нэг хуухны pH 4.5-аас 5.5 хооронд байх юм бол одоо энэ бол pH хамгийн тохиромжтой байгаад байгаа. Ингээ баг зэрэг хүчиллэг. Тэгэхээр шампунь ангижруулагч маань хоёулаа өсний хүний одоо энэ pH орчинг бол алдагдуулахааргүй яг ингээ тохирсон гэдгээрээ. Тэгээ ингээ pH тохиромжтой ийм шампунь ангижруулагчаа хэрэглээд үүний дараа серум хэрэглэхээр байгаа. Тэгэхээр ингээд төрүүлээд орчингоо бүх юма бэлдэж байгаа болохоор ингээ сетер нь л битэд ингээ зөвлөвөл илүү их үр дүн. Ер нь бол илүү үр дүнтэй болохын тулд тэрлүү судалгаагаа төлөвлөгөө хийсэн л гэсэн үг л дээ тий. Түрүүн нөгөө орц найрлаган дээр Бадамцэг доктор ярьсан голлох ургамал нь болохоор арц гэдгсэн тий. Тэр бол бидний нөгөө хэрэглээ. Тэгэд нөгөө санаа нь анх халгай шампуноосоо бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ дараагийн шатанд нь гаргая гэд авч исэн гэд ярьсан. Тэгэхээр энэ найрлаганд нь бас халгай байгаа байх тий. Тэгээд түрүүн бас нэг дурдсан зэлэн зангуу гэдэг ургамал байгаа гэсэн. Энэ хоёрынх нь яг энэ ургамлуудынх нь ач тус нь бас яг юу юм бид нар ингээл халгаатай шампунаар зөндөө угаагаал гэдэг хэрний яг механизм талаас нь бас яг сайн ойлгож мэддгүй штэ тий. Тэр талаас нь. Тэгэхээр яг халгай дагуулж байгаа нийтлүүд бол бас нөгөө нэг эрцэн агуулмж, цэнхийн агуулмж ч юм уу тий өндөр агуулмжтай байдаг. За тэгээд одоо нөгөө хуухны эрүүл байлгах тэр нөгөө булцууны одоо нөгөө хэвийн үс ургах орчин тэ нөхцөлийг бүрдүүлэх тал руу бас чиглэсэн байна. Дээрээс нь одоо өрөвслийн эсрэг үйлдэл бас үзүүлнэ. Тэгээ өрөвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ гэдэг маань юу вэ гэхээр түрүүн ярьлаа шүү дээ. Өрөвсөлтэй эмзэг шилттэй улаалттай байх юм бол тэрийг нь одоо илүү намдаагаад одоо эмчилгээний зориултаа одоо бас зэлэн зангуу ургамал маань ч гэсэн тийм үйлдэлийг бас үзүүлж байгаа. Тэгэхээр тэр одоо өрөвсөл байх юм бол тэр өрөвслийг намдаахгүй бол нөгөө өсөн маань хэвийн ингээд ургах орчин бүрдэж өгөхгүй гэдэг талаасаа бас тэр орчноо бүрдүүлэх эрүүл байлгах нөгөө бактериудын ч юм уу тий одоо мөгөнцрүүдийн ч байдаг юм уу бас ийм одоо нөгөө хэрвээ одоо үүсэх тэнд нөгөө нэг өсөж үржих таатай орчныг нь байхгүй болгоно гэх юм уу тий гэж бас ойлгож болохоор тийм нэгдлүүд байна. За дээрээс нь нөгөө нэг дааврын шалтгаан төсөөлөлт гэж ирчүүд дээр сүүлийн үед нэлээд ажиглагдж байгаа. Тэрийг одоо нөгөө саатуулах одоо тэр нөгөө даавраас тэр одоо нэг даавар маань одоо нөгөө өсний булцуу руу одоо очоод одоо хингийн үгээр тайлбарлая л да тий. Очоод одоо тэр нөгөө булцууны үсийг бариад байх тэр одоо нөгөө нэг нөхцөлийг нь одоо үгүй хийгээд гэх юм уу да тий. Одоо эсвэл нэг тэр булцуунаас үс ингээд унах тэр магадлалыг нь улам өндөрсгөөд идэвхжүүлээд байдаг гэсэн үг. Тэгэхээр тэр одоо процессыг л одоо саатуулж байгаа гэж ойлгож болно гэсэн үг. Тэр нь бас илүү нөлөөлөх тийм боломжтой маа гэсэн судалгаанууд хийгдээ. Тэгээд бас зарим судалгаа маань энэ үр дүнгээрээ ингээд батлагдаад гарсан. Тэгэхээр тэр талдаа илүү чиглэж.
Тэгэхээр одоо нөгөө мэдээж эм судлалын хүрээлэн маань маш олон судалгаанууд хийгээд судалгааныхаа үр дүн бас өгүүлэл судалгааны өгүүллүүдтэй хэвлүүлээд олон нийтэд одоо хэрэглэгч болоод яг шинжлэх ухааны хүмүүстэй бас зориулаад механизм талаас нь маш олон судалгааг бол хийсэн гаргасан байдаг те. Тэгэхээр өөр одоо энэ судалгаа талаасаа бас таны яг хэлээгүй ч юм уу танилцуулагдаагүй миний асуугаагүй асуулт байна уу? За ер нь гайгүй те. Тэгээ нээрэд сүүлд бас бид хэд чинь бүтээгдэхүүн болсныхаа дараа нэг юм хэрэглэгчийн сэтгэл хандамжийн судалгаа гэдэг нэг юм ажиглалт бас зүүн хэдэн хүн дээрээ бас яваад нөгөө одоо нэг юм гоо сайхны бүтээгдэхүүн гэдэг маань өөрөө бас их юм онцлог юм л да. Тэгээд тухайн хүнд юм тааламжтай мэдрэмжийг төрүүлж авах хэрэгтэй тий. Сайхан үнэртэй байх хэрэгтэй ч гэдэг юм уу тий. Тэр талын судалгааг бас манай буйулцын маань бас ахлаад хийсэн тий. Тэгэхээр тэр судалгаан дээр бас нэлээд өсний ургалтыг гэрчимжүүлээд халдваралтай өсөн унаа шингэрсэн байгаа хүмүүс дээр хүртэл нэлийн ургуулад тий тэр ингээд хуухна гэлгээд ингээд харагдаад исэн хүмүүс маань бас ингээд өс ургаах тийм одоо үр дүнгууд нэлийн ажиглагдсан. Тэгэхээр үнэхээр л бид хэд нөгөө өөрсдийн хийсэн бүтээгдэхүүндээ сэтгэл хангалуун одоо яг ингээд хэрэглэгчтэй хүрэхэд үнэхээр бэлэн болсон бүтээгдэхүүн байна гэж бодоод гаргах ингээд бүр илүү нарийн судалгааг гаргаа тэр одоо хэрэглэгчдийн одоо дэд үндэслэгдэж гарсан тэр нь одоо саналууд дээр үндэслээд бас дахиад сайжруулалтуудыг хийгээд ингээд гарч ирж байгаа болохоор бас үнэхээр айтайхан бүтээгдэхүүн болсон бахаа л гэж бодож шин. За боёо үлцээд. За тэр хэрэглэгчийн судалгаа болохоор яг 30 хоногийн турш манай компани дотооддоо явсан. Тэгээд яг хэрэглэх сонирхолтой байгаа хүмүүсээрээ яг ингээд шампань гэж өрөөлж байгаа хэрэглэхэд ямар байна гэсэн байдлаар сэтгэл байдал асуух байдлаар тэн дээр ихтэй бид хэд бас клиник судалгаагаараа ч ажиглаагүй бас хэд хэдэн одоо сайн зүйлсийг бол тэндээс ажигласан. Тэн дээр яасан бэ гэхээр одоо энэ зэлэн цангуунд агуулгадж байгаа одоо софонин гэдэг танин гэдэг бодогч бодисуудаас болж байгаа болов гэж одоо онцлогын үднэс үл үзэж байгаа. Тэн дээр өсний байгалийн өнгө сэргсэн. Одоо нөгөө наранд хүний үс ингээ гандцдаг. Тэр бол ингээ 30 хоногийн дараа гэхэд сэргсэн байсан. Тэгэхээр энэ өнгөийг ингээ засаж байгаа юм байна гэдгийг бол бид нар ингээ нүдэн ингээ зурган байдлаараа бол ажилласан. Тэрний дараа тийм илүү хуурайцсан хагтай хүний одоо ингээд үсээ ургуулахыг зориод манай бүтээгдэхүүнийг хэрэглэсэн чинь ингээд хаг маань багасчлаа гэсэн одоо ийм тэгээ сайн үр дүн гарсан. Тэгэхээр бид хэд юу зориод байгаа вэ гэхээр эхлээд үс суухныхаа суур асуудлыг ингээд шийдчихийж дараа нь ингээд үсээ ингээд зөв одоо ургуулах гэдэг зүйлийг гэл одоо яриад байгаа юм л да. Тэгээд шампунь ингэж ирүүлэх серум маань одоо ийм синтетик үнэр байхгүй тийм эфирийн тоснуудтай. Тийм бас өөрийн гэсэн онцлог тийм гоё тааламжтай үнэртэй байгаа. Тэр хэрэглэгч талаасаа бас тэр айгу сэтгэл ханамжинд их нөлөөлдөг тий. Одоо ингээ гоё үнэртэй гэдэгтэй одоо нөгөө сүүлийн үед хэрэглэгч нар маань их хаалга болсон. Байгалийн натурал зүйлдэг. Тэгээ ялангуяа нөгөө синтетик үнээр оруулсан бүтээгдэхүүнүүд чинь арьсанд харшил өгөөд идэг. Тэгээ дээрэс нь ингээд юм ургуулад тэгэхээр яг нөгөө орчныг нь өөрчлөөд идэл байх магадaltaй тий. Тэгэхээр нөгөө хэрэглэгчнэр байгалийн яг тийм эфирийн тос агуулсан гэхээр бас маш тааламжтай байдаг байхаа гэж бодлоо. Серум маань болохоор ургамлынхаа яг хандуудын бас өөр ингэсэн бас өрмөц тийм үнэртэй. Одоо 3 төрлийн ургамлынхаа өөрийнх нь өрмөц бас үнэр бол байгаа. Нөгөө арц гэхэд жишээлбэл нөгөө эфирийн тостой ургамл шүү дээ тий. Сайхан ингэсэн үнэртэй тэрний маань үнэр бас орж ирж байгаа. Ерөнхийдөө нөгөө та манай судлаачид маань айгүй гоё ингээд ярьж байгаа зарим хэрэглэгч талаасаа бол яг нөгөө хими ч юм уу механизмыг нь баг зэрэг ойлгоогүй зүйлүүд байж магадгүй тий. Гэхдээ ер нь бол яг миний ойлгосноор бүтээгдэхүүн маань одоо ингээд хуйх болоод өсний эрүүл орчинг дэмжиж өгөх үйлчилгээтэй. За тэгээ дээрэс нь хамгийн гол нь суур асуудлуудыг шийдэж гин гэж би ойлголоо. Буюу одоо ингээд нэг ямар нэгэн шампунь бид нэр хэрэглэхээр нэг асуудал нь шийдэгдчихээ дахиад нэг өөр юмнууд дагалдаад идэг шүү дээ. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн маань байгалийн гаралтай тий байгалийн гаралтай дээрэс нь суур асуудлуудыг шийдсэн эмчилгээний бүтээгдэхүүн юм байна гэж бодож байна. Тэгээ дээрэс нь маш гоё инновац шингэсэн бүтээгдэхүүн байна. Яагаад гэвэл нөгөө тухайн молекулуудыг нь зөөвөрлж
бүр одоо яг тухайн гадаргуур нь таргетлж гаргаж байгаа юм байна гэж ойлголоо. Тэгэхээр энүүгээрээ маш том давуу талтай юм байна. За тэгээд давуу талуудын дурдаад байвал маш олон давуу тал байна гэж бодлоо. За тэгээд эндгээр олон давуу талыг үүсгэхийн тулд мэдээж маш олон жилийн судалгааны үр дүнд бүтсэн байна. Тэгээд эх орондоо энэ судалгааг хийгээд судалгааныхаа үр дүнгээр бас олон улсын болоод дотоодын судалгааны сэтгүүлд өгүүлэлээ хэвлүүлээд ингээд ажиллаж байгаа судлаач нартаа бас баяр хүргэмээр санагдаж байна. Тэгээд нэрээ бүтээгдэхүүн маань ер нь худалдаанд гарсан байгаа юу, танилцуулагдсан байгаа юу? Худалдаанд бүтээгдэхүүнд маань гарсан байгаа. Улаанбаатар, Монс Улаанбаатар одоо эмийн сангийн салбаруудаараа тэгээд Монс нэрийн дэлгүүрүүдээрээ бас зарагдаад эхэлж байгаа. Одоо цаашдаа бол сүлжээ дэлгүүрүүдээрээ ингээд хилээд борлуулалтаа бол хийгээд явахаар байгаа. Яа тэгэхээр одоо ингээд маш олон хүмүүс ингээд манай подкастыг сонсоод хүлээлт үүсэх байх гэж бодож байна. Яагаад гэвэл хүн болгонд одоо ингээд ямар нэг байдлаар хуухны асуудал эсвэл ингээд ус уналтын асуудал ер нь байдаг тий. Тэгээд яг зөв бүтээгдэхүүнээ олно гэдэг чинь бол маш хэцүү байдаг байхгүй тий. Тэгэхээр хэрэглэгч талаасаа би өөрөө мэдээд байна. Тэгээ би бас удахгүй хэрэглэж үзэж байгаа. Тэгээд зя гэд өнөөдрийн урилгыг хүлээж авсан хоёр судлаачтай баярлалаа. Ингээд маш олон жилийн судалгааны үр дүнгээ гоё ойлгомжтой тий энгийн үгээр тайлбарлаж өгсөн та хоёртаа баярлалаа. Тэгээд бүтээгдэхүүнд нь болоод цаашдынхын судалгаанд нь өндөр амжилт хүсье. Ингээд сонсогч яг энэ подкастыг энэ мөчтүүлж авч байгаа та бүхэндээ бас аз жаргал хүсье. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.